Хүнд үзэсгэлэн ер нь зовлон гэдэг зүйлээс хичээс алах юмсан. Ер нь технологи хөгжөөд зовлон гэдэг зүйл ер нь байхгүй болчих. Үгүй болчих баг бэлэн болчиход байна. Тэгтэл хүмүүс өөрөө өөрсөндөө зовлон авчирдаг. Өөрөө өөрснийхөө зовлон өөрөө бүтээдэг. Жаргалзаа устгаад зовлон гүүрж авчирч өөртөө авчирч наадаг. Эсвэл тэр нэг хүндлэнгийн хүний зовлон дээр новшийн амьдрал руу очиж өөрөө очиж наалддаг хогийн тэнэг энэ зан нь хизээ дуусах юм болоо. Технологи хөгжих ч яг хөгжчихтэй. Хүний тэнэг зан энийг өөрөө өөртөө зовлон уддаг, зовж амьдэрдэг. Энийг эргүү зүйлээс салчмаар байгаа юм да. Ялангуяа монголчууд хинч тоохгүй эргүү тэнэг дурак дээр очиод наалдаад тий. Тэгээд тэрэндээ насаараа зодуулж нүдүүлж амьдрын. Эсвэл өөрийг нь тоохгүй байхад очиж наалдаад нэг хүүхэн дээр очиж наалдаад насаараа мөлжүүлж амьдрын зарим нэрчүүдтэй. Зарим хүүхнүүд нь болохоор дүүрсэн тэнэг дурактай архичилдаа суучаад насаараа зүдүүн нүдүүр зодуулж хартуулж ингээд тамлуулж амьдрын. Технологи өчнөөс яхаа хөгжчихэд байх юм тий. Гэхдээ одоо юм болгоны хийж ин баг технологи тэгс чинь дүүрсэн тэнэгүүд бол өөрөө өөрсөндөө зовлон уддаг. Энийг юм бол хариулахгүй юм шиг байна. Тэгээ энэ нь бол хүнээс өөрөөс нь болж байгаа. Өөртөөс нь шалтгаалдаг зүйл учраас технологи хөгжсөн хөгжөөгөө хоёрч ялгаа хамаагүй л дээ. Технологи яаж хөгждөг гэсэн дүүрсэн тэнэг хүний одоо бодлыг өрдөлдөрдөг болохгүй юм бол дахиж янзалдаг болохгүй юм. Хэрвээ тийхгүй л бол тэр хүмүүс тэнэгтэй хэвээрэл авах бах тий. Өөртөө зовлон удаж зовж амьдэрдэг хэвээрэл авах бах тий. Тарих мэдрэлийн системээр нь ороод тэнэг үйлдэлийг нь зогсоодог. Аль ойлгохтой өөдтэй санаа бодлыг нүүд нь ингэж хөгжүүлдэг тийм технологи байвал харин тийм одоо юу ч үгүй тархинд суулгах юм харин тэр дүүрсэн тэнэгүүд гайгүй болж магадгүй тий. Тэрнээс биш өөрөө өөртөө зовлон уддаг. Зовлонгийн далаа бас новшийн хүмүүсийн амьдрал дээр өөрөө явж очдаг нэг тийм тэнэг зам бол арилахгүй байхаа. Ер нь тэр тэнэг зангуудыг бол хүн өөрөө л арилгана шүү дээ.